За та бүхний энэ өдрийн амар амгалан алтхая. Улсын их хурлд гарцсан намын бүлэг 12 дугаар сарын 19-ний өдрийн даваа гарагийн бүлгийн ээлж туралдаанаа хийж дуусглаа. За өнөөдөр бид бүхэн бүлгийн хуралдаанаар 3 асуудал хэлцгээр төлөвлөсөн. Энэ асуудлуудаа хэлцэж дууслаа. За эхний 2 асуудал бол Монгол Улсын үндсэн хуулийн 29 дугаар зүйлийн 1-р хэсэг, мөн үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-3 дахь хэсэгт нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг бид бүхэн хэлэлцсэн. За эхний хуулийн үндсэн хуулийн нэмэлтээр бол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн хоёрын хамтран ажиллах энэ хууль эрх зүйн орчинг өөрчлөх энэ асуудал байгаа. Тэгээ 3-1-ээс илүүг нь Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнийг авсан ажиллаж болно гэсэн энэ заалтыг бол үндсэн хуулийн нэмэлтээр л оруулж байгаа. За энэ хуулийн төслийг хэлэлцээд бид бүхэн үндсэн хуулийн нэмэлтийг чуулган байнгын орны хуралдаануудаар үргэлжлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг энэ санал дээр бол бүлэг нэгдлээ. За үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь 3 дахь хэсэгт орж байгаа үндсэн өөрчлөлт бол орон нутгийн хэмжээнд орон нутгийн сонгуулиар бид бүхэн сум багийнхаа төвшөнд бол хэтэрхий их ус төрж байна, намаар хэтэрхий их талцж байна. Тийм учраас ерөнхийдөө орон нутгийнхаа онцлог иргэд өөрөө өөрийгөө удирдах, байгууллагаа тогтоох, байгуулах энэ чиглэлээр бол ажиллах тэр болцоог нь зөв үндсэн дээр, зөв зарчмын дээр гарах үүднээс сумд дэвшиж байгаа иргэд өөрөө өөрсдийнхөө нэрийг сумын засаг даргад дэвшүүлэх. За дэвшүүлсэн иргэдийг сумын иргэд шууд өөрсдөө сонгож сумын засаг даргыг томилж авахаар энэ зохицуултуудыг үндсэн хууль шинээр нэмэлт оруулах энэ зарчмыг бол Арчсан намын бүлэг үндсэнд нь дэмжлээ. За мөн аймгийн засаг даргыг томилохдоо ерөнхий сайд тухайн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа зөвшөлдсөж байхаар ингэж үндсэн хуулийн нэмэлтийг бас оруулж байна. Эдгээр нэргээд аймаг засгийн газар нэг баг болж ажиллах, засгийн газрын бодлого хэрэгжих, за яг унитар улсын хувьд бол илүү энэ үндсэн хуулийнхаа зарчимд нийцсэн зөв бодлого болно гэдэг дээр Арчсан намын бүлгийн гишүүд бол санал нэгдсэн. За харин Арчсан намын бүлэг энэ асуудлыг хэлцэж байхдаа нэг асуудал шинээр бас оруулах нь зүйтэй гэдэг саналыг бол гаргалаа. Энэний үгээр зэрэг нийслэлийн хорооны хэмжээнд яг тэгэхээр хороо маань өөрөө үндсэндээ бас үнэхээр сумын хэмжээний энэ хүн амын бүтцүүлэлтгүн байдаг. Тийм учраас хорооны иргэд бас өөрсдийнхөө нэрийг нам харгалзалгүйгээр иргэнийхээ хувьд өөрийнхөө нэрийг дэвшүүлж ингэж хорооныхоо засаг даргаа сонгож идэг ийм тогтолцоон шилжиж орё гэдэг саналыг бол нэмж Арчсан намын бүлгээс оруулж байна. Тэгээд энэ нь болохоор сумынхаа төвшинчдэр хорооны төвшин дээр ч гэсэн тэр 21 хүнтэй иргэдийн хурал дээр улс төрийн намуудын төлөөлөл болж хоорондоо улс төрийн хувьд дэмий талцал хийж ажил унахгүй иргэд яг орон нутгийн өөрөө удирдах байгууллага гэдгээр 3000 хүнээс доор хаяж ингэ сонгогдож гарч ирэх нь илүү их төр засгийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлнэ гэдэг дээр бол бүлэг санал нэгдлээ. Тэгээд энэ чиглэлийн бас зохицуултуудыг хийх нь зүйтэй гэдгийг бол их хурлын гишүүд чуулганы завсарлагаанаар мөн өөрийн сонгогдсон тойрог дээр очиж иргэд сонгогчтой уулзахад бол энэ саналыг бол хүмүүс бол маш их дэмждэг. Тэгээд энэ саналын дагуу үндсэн хуулиудын дараах нь дээр дурдсан 2 үндсэн чиглэлээр үндсэн хууль дээр нэмэлт өөрчлөлт хийх нь зүйтэй гэдэг дээр бүлэг бол санал нэгдэж байна. Тэгээд энэ үндсэн хуулийн нэмэлтийг бол их хурлын нэлээд олон тооны гишүүд бол бас санаачлан өргөн барьж байгаа гэдгийг бас энд зориуд зохиолчлон гэлмээр байна. За 3 дугаар асуудал бол нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төсөл байгаа. За энэ хуулийн төслийн дагуу 12 дугаар сарын 29-ыг та бүхэн мэдж байгаа. Энэ жил бол тэгш тохиогдсон том баяр болох гэж байгаа. 12 сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээн баталгаажуулсны 100 жилийн болно. За энэтэй холбогдуулаад бас засгийн газрын 5 яам өчигдөр 100 жилийнхаа ойг тэмдэглэсэн онл практикийн олон баг хурлууд болж байна. Энэ түүхнийхээ бид нар цагаан тол болж ингэж сайн судлагддаг байсан тэр үеийг гаргаж ирж өшөө их сайн судлах нь бол бас бид бүхний журам төврөг гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас 12 сарын 29-ний өдрийг нэг удаагийн шинжтэйгээр энэ 100 жилийн ойг тохиолдуулан баяр ёслолын өдөр болгон бүх нийтээр амрах энэ хуулийн төслийг Улсын их хурлын нэр бүхий гишүүд санаачилж байгаа. За мөн үндэсний их баяр наадмын тухай хууль нэмэлт оруулж 100 жилийн ойн
одоо хүчит бүхийн барилдаанд улсын баяр наадамтай адилхан нэг удаа цол олгох ийм бас хуулийн төслийг санаачилж байгаа. Тэр хэрвээ энэ хуулийн төсөл багтлагдах юм бол 12 сарын 29-ний болох бүхийн барилдаан дээр манай бүхчүүд шинэ цол авах одоо улсын баяр наадмын үндэсний бүхийн барилдаантай адилхан ингэж цолоо нэмэх болцоо нь бол гарах юм байна гэж ойлгох ёстой. За иймэрхүү асуудлуудыг бүлэг өнөөдөр хэлцээ зарчмын хувьд нь бүгдээрингийн дэмжсэн. Ингээд чуулганы энэ 7 хоногийн хуралдаанаар бол хэлцээд явах байхаа гэсэн ийм бодолтой байна. За миний их мэдээлэл үгээр өндөрлөж байна.